Үндэсний өв соёл, үнэт зүйлсийг эрхэмлэгч Mobicom төлөвлөж байна. Одоо дэвшлэхээр тийш очихоор эн чинь дор. Миний хувьд одоо яач хөгжим тоглох болсон. Жохо гинтийн асуудал болсон л да. Уул нь би мариун хууранд их дуртай, мариун хуу дорё гэж бодоод баг санаанд явж байгаа л олсон тий. Тэгээд одоо зүгээр яг эргээд харахад бол үнэхээр одоо би яач ч юм болсон даа. Тандлан байдаг. Миний хувьд лимб хөгжимд бол өөрөө бас яг орё гэж зорж бол ирээгүй. Тэгээд лээж авахталж явж байгаа л тэгээд лимб хөгжимд оролцсон. Тэгээд лимб яочи хоёр маань өөрсдөө юм хамтарсан уран бүтээлүүд бас зөндөө байдаг. Лээж ганцаар авчих. Лээж ганцаар тийм би барьж байна. Аз жаргалтай тал нь бол тэгэл гоё тоглолт хийсний дараа хүмүүс гоё алгадчихал, үнсэтгэлээс алгадчихал тэр болгонд би тийм маш урлагийн хүн бүртсэндөө баярлдаг. Сайн байна. За хавцаанаар бол янзын. Ямар үзэлбэрт ирсэн? Лимби очингаар хоршил тоглож үзсэн. Хоршил тоглоо. За өөрсдөө танилцуулчих та. За Бархуу гэдэг намайг би яач хөгжимчин Улаанбаатар хотын оролцогч. Улаанбаатараас оролцож байгаа лимб хөгжимчин Мигмар Цэрэн. За амжилт.
За. За одоо энэ бол өстой жинхэнэ нөгөө дэлхийд гайхагдах Монгол авиас гэдэг чинь удаас жинхэнэ утгаараа ачаа зогсож байна. Йоо, өстой жинхэнэ нийлж байгаа бодоо олгодог хоёр байна да энэ хоёр ч ярьстай. Йоо. Тэ үнэхээр монголчууд бид чи ямар гайхамшигтай хөгжмийн зэмсэгтэй юм. Энэ хөгжмийн зэмсгийг амьлуулдаг ямар гайхамшигтай авиаснуудтай юм бэ гэдгээр үнэхээр омогшиж бахархаж суулаа. Бид нар мэрэгжлийн бус гэж ялахгүйгээр яг үнэндээ бид нар дэлхийд бол адилхан л монголчууд байхгүй юу. Тэгэхээр энэ шоугаараа бид нар дэлхийд танигдах хамгийн гол зорилготой. Дэлхийд гайхагдах хамгийн гол зорилготой тийм үү. Тэгэхээр та хоёрыг орж ирсэнд туйлаас их баяртай байна. Маш их баярлалаа. За. Сэтгэлдээ хэлсэн. Одоо тэнцвүүгээ шийднэ. Миний хувьд бол би тэнцхийн хамгийн дээд тэнцлийг өгмөр энэ та хоёртаа. Баярлалаа. Тийм ээ, тэнцлээ. За шүгэх. Тэрүүн миний 6 утасны сэтгэлийн мэдрэмжийн 6 утасны 2 нь хөдөлсөн. Сая бол зургуулаа хөдлөлөө. Гэвч та хоёрыг бас гүйцэж чадсангүй. Сайхан мэдрэмж төрлөө. Тэнцлээ. Баярлалаа. Миний хувьд бол энэ шоун дээр үзчихсэн бол хамгийн дээд одоо мэрэгжлийн хэмжээний хамгийн үйл хэмгүү тийм үзүүлбэр байлаа. Дөрөв тэнцлээ баяр үргээ. Дэлхийд ховорхон авьяастай хоёр залуу маань үнэхээр л мэрэгжлийн хэмжээний тоглолтын гайхамшигыг харин ч нэг мэдрүүллээ дээ. Авьяас нэмэх нь хөдөлмөр гэж чимгээ шүүгчин өмнө нь хэлсэн нь санаанд орж байна. Мэдээж авьяасыг үргэлж зүлгэж өнгө оруулж байхгүй бол болохгүй шүү дээ. Авьяаслаг хоёр хөгжимчөндөө амжилт хүсье.